За сайн байцгаана уу та бүхэнд үүнийг үзэж байгаа энэ сайхан өдөр өрөө өчийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлээр та бүхэнд Японд хамгийн их хэрэг болох хамгийн их хэрэглэгдэх 10 асуултыг хэлсэн байгаа. За аяллаар тийм ээ эсвэл ажиллахаар сурахаар ер нь Японд ирсэнд бол хамгийн их хэрэг болдог. Зайлшгүй мэдчих шаардлагатай 10 асуулт хэллэгүүд байгаа. Ингээд бүгдээрээ хамтдаа суралцгаая. За хамгийн эхний хэллэг бол Kore wa ikura desu ka? Kore wa ikura desu ka? За энэ хэллэг бол энэ хэд юм бэ? Тэ үнэн нь хэд юм бэ гэсэн хэллэг байгаа. За ер нь хаан ч утсан, аль ч усад утсан тэр зүйлийн үнэн нь хэд юм бэ гэсэн асуулт бол хамгийн чухал асуулт байдаг. Хятаар бол дүшиж байна. Тэ. За ер нь бол икура гэдэг үг бол өөрөө хэд хичнээн хэд орчим гэсэн үг байгаа. Тэ. Корева гэдэг нь коре гэж энэ гэсэн амьгүй зүйлсээр хэрэглэдэг зүйл байдаг. Тэгээд корева икура desu ka? Корева икура desu ka? Гэсэн хэллэг бол энэ хэд вэ гэсэн хэллэг. За дараагийн хэллэг бол Моучидо оnegaishimasu. Моучидо оnegaishimasu. За үүний утга бол үнийг дахин хэлээд өгөөч гэсэн утгатай. Үнийг дахин хэлээд өгөөч гэсэн үг байна. За ер нь бол яг юу хийж байгаас шалтгаалаад ямар нөхцөл байгаас шалтгаалаад утга нь бас өөр байж болно тийм ээ. Ямар нэгэн үйлдэл хийж байлаа гэж бодоход бол энэ үйлдэлийг дахиад нэг давтаад өгөөч гэдэг ч юм уу тийм. Ямар нэг юм хэлж явах юм бол түүнийг дахин нэг хэлээд өгөөч гэсэн юм утгаар илэрхийлдэг. Моучидо оnegaishimasu. Моучидо оnegaishimasu. За дараагийн хэллэг нь бол Toire wa doko desu ka? Toire wa doko desu ka? Нойл хаана вэ гэсэн асуулт тийм ээ. Ариун цэврийн өрөө хаана вэ гэсэн асуулт. За улс орон бүр адилхан хэрэглэгддэг тийм ээ. Оросд бол заавалчгүй toilet гэж ойлгодог тийм ээ. Тэрнээс toilet гэхээр ойлгодоггүй. Тэрнтэй адилхан японоор бол заавалчгүй toire гэж хэлдэг. За маш олон төрлөөр яг ариун цэврийн өрөөг хэлдэг л дээ. Жохон одоо юу гэдэг заваан за жоохон хар яриагаар хэлэх юм бол бенжо wa doko desu ka? Бенжо wa doko desu ka гэж асуудаг тийм ээ. Би нэг хятадаар хэлж байгаад нэг найзаасаа нойл хаана байдгүй гэдгийг нэг заалгаад буруу суусчихсан нэг хөглж ийсэн. Тэгээд цөсөө зайна би буруу хэлж магадгүй. Гэтэ энийг бол хинч ойлгодог. Тий за хинч ойлгосон гэсэн наваа нэг тийм эвгүй жоом заванд газар ярьж өгөөдсэн тий. Би нөгөөтгийг ойлгохгүй нөгөө нэг хятадд муухай санаатай эднэрээр ойлгоо яваад байсан чи өөрөө шал буруу зүйл хэлээд байсан байлаа. За тэгэхээр бас анханасаа зөв хэллэгийг сурах хэрэгтэй. Японд бол бас буруу хэллэгээр ер нь бол нэлээд олон хэллэгээр хэлдэг. За Toire wa doko desu ka гэх юм бол ерөөсөө ариун цэврийн хаана вэ? За нөгөөтгөн болохоор Benjo wa doko desu ka гэх юм бол жолон хаана вэ гэх юм уу тий. За хамгийн боловсронгуй хамгийн одоогоор соёлтойгоор хэлэх юм бол Te arai wa doko desu ka гэж хэлдэг. За те гэж гар гэсэн үг, арау гэж угаах гэсэн үг. Te arai гэхлээр одоо гар угаалгын газар тийм ээ. Ариун цэврийн өрөө гэж хэлдэг байгаа. Te arai wa doko desu ka? Toire wa doko desu ka? За дараагийн хэллэг бол onegaishimasu. Onegaishimasu. За энэ бол Японы хэлний хамгийн хүчтэй үйл үг. Ер нь баг бүх үйл үгийг оруулж болох үс юм үйл үг байгаа. За ер нь бол яг ямар нөхцөл байдал байгаас шалтгаалаад зүгээр onegaishimasu гэж хэлэх юм бол тэр нөхцөл байдлын үйл үгийг шууд оруулдаг гэдэг ч юм уу тий. За жоох одоо хоёр нөхөр хоорондоо хэрэлдэж байгаад жоох ууртай onegaishimasu гэж хэлчих юм бол баг эндээс яваач, зайлаач гэдэг үг болдог ч юм уу тий. Ер нь бол яг ямар үед ашиглагдахаас шалтгаалдаг. За жишээ нь одоо юу гэдэг би баттай ярья гэдэг утсаар тийм ээ. Утсаар би хин нэгэнтэй яриа гэх юм бол тэр хүнийхэн нэрийг хэлээд шууд onegaishimasu гэдэг болдог. За чинь би баттай ярья тийм. Мошмош батсанто onegaishimasu. Батсан onegaishimasu гэдэг хэлэх юм бол би баттай ярья гэсэн юм хэллэг болж байгаа. За ер нь дэлгүүр эднэрээс тийм ээ одоо ямар нэгэн байдлаар юм авъя гэх юм бол шууд тэр авах гэж байгаа зүйлээ хэлээл onegaishimasu гэж хэлэхэд болно. За жишээ нь би тамхи авъя гэх юм бол табако onegaishimasu тий. За гутал авъя гэх юм бол гүцүү onegaishimasu, мизу onegaishimasu гэдэг ч юм уу. Монголын нэг өнгөө байдаг шүү дээ тий. Тамхи авъя гэж хэлэх гэж байгаа. Тамхи гэдэг үг юм бол табако гэж мэдээд байгаа тийм ээ. Тэгээд табако уцаар ярих гэж байна уу гэдэг мош шүү дээ тийм ээ. Тэгээд нэг дэлгүүр ороод табако мош гэсэн гэдэг шиг. За ер нь бол аливаа зүйлийг байна уу? Ер нь аливаа зүйлийг авъя гэх юм бол зүгээр л onegaishimasu гэх юм бол болдог байгаа. За дараагийн хамгийн хэрэглэдэг хэллэг бол doko desu ka? Тэ? Nani nani doko desu ka? За nani nani wa doko desu ka? За ер нь бол аливаа зүйлийн байршлыг асуух тийм ээ. Энэ хаана вэ гэсэн тэр хаана вэ гэсэн хэллэг бол doko desu ka гэсэн. Одоо жишээ нь Японд хүнтэй явж хагаад сумимасен Токио wa doko desu ka гэх юм бол тэ. Уучлаарай Токио завхаг хаана вэ гэдэг ч юм. За ер нь хүнээс юм асуух гэж байгаа заавалж сумимасен гэж хэлдэг байгаа. Тэгээ уучлаарай гэж байгаа заавал асуудаг. すみません、新宿駅はどこですか? гэх юм бол
Уучлаарай Шинжику галт тэрэгний буудал хаана вэ гэдэг ч юм уу тийм. За ингэж хэрэглэгдэх ба. Доко деска гэдэг бол хаана вэ гэсэн юм хэлэг. За дараагийн хэлэг бол маш хэрэг болох хэлэг. За энэ бол эго га дикимаска. Эго га дикимаска. За эго гэж англи хэл тийм ээ. Га дикимаска. Ямар нани дикимаска гэх юм бол ерөөсөө чадах уу. За эго га дикимаска гэхэлэр англиар ярьж чадах уу гэсэн юм утгыг илэрхийлнэ. За эгогийн оронд юу ч байж юм тийм ээ. Монгол га дикимаска. Нихонго га дикимаска гэдэг ч юм уу. За ямар нэгэн байдлаар тэр хэлээр ярьж чадах уу гэмээр ерөөсөө га дикимаска гэсэн хэлгийг. За ингээд дараагийн хэлэг бол коре ва дояатте цукаимаска. Коре ва дояатте цукаимаска. За коре ва гэж түрүү хэлсэнчлэн энэ бол тийм ээ. За энийг дояатте гэдэг бол яаж хэрхэн гэсэн хэллэг. Тэгээд цукаимаска буюу цукао гэж хэрэглэх гэсэн үг. Тэгээд үүнийг хэрхэн хэрэглэх вэ гэсэн үг. Үүнийг яаж хэрэглэдэг юм бэ? Тийм. Үүнийг яаж ашиглах вэ гэж хэлж болно. За Японд бол дөнгөж очиж байгаа хүнд бол шинэ техник технологи өндөр хөгжсөн улс оронд бол соёлын шоконд орох явдал маш их байдаг, тийм ээ. За Японд бол Японы одоо 90% нь ухаалаг 0 хэрэгэлдэг, ухаалаг суултуур хэрэгэлдэг. За тэгээд автомат хаалга ер нь бүх зүйлээсээ эхлээд бүгд роботчсон ч юм уу, тийм хэрэглэх зааврыг асуух шаардлагатай зүйл маш их таарна. Тийм учраас энэ үгийг бол заавал суусандаа шаардлагатай. Тэгээд коре ва дояатте цукаимаска. Коре ва дояатте цукаимаска. За次のはこれは何ですか? これは何ですか? За энэ бол юу вэ? Энэ юу вэ гэсэн асуулт тийм ээ. Энэ юу вэ? これは何ですか? これは何ですか? За ямар нэгэн ойлгомжгүй зүйл байх юм бол тийм шууд асуух нь шүү дээ. これは何ですか? これは何ですか? За хүн дээр бол асууж болохгүй шүү. Хүн коре сөрөө арэ гэдэг бол ямар нэгэн амьгүй бит зүйлс дээр ашигладаг юм барилцаас үг байдаг. Тэгээ хүн дээр бол амагтуу даарэ дэска гэдэг ч юм уу тийм. За ингээд сүүлийн хэлэг бол аригато. Аригато гэдэг бол баярлаа гэсэн үг. Ер нь бол хамгийн төхөөрөмжтэй ямар ч нөхцөлд хэлдэг баярлаа гэдэг үг бол аригато гэдэг. За аригато гозаймас гэх юм бол маш ер нь бол баярлаа. Тэ? Домо аригато гозаймас гэх юм бол маш их баярлаа. Макотоне аригато гозаймас, тайхан аригато гозаймас гэд маш олон янзаар хэлж болно. Япончууд бол байнга талархсан сэтгэлээ жижигхэн зүйлч байсан хамаагүй бүгдэн дээр нь байнга илэрхийлдэг. Тиймээс энэ үгийг бол заавал сурсан байх ёстой үгнүүдийн нэг байгаа. За ингээд өдөр болгон хамгийн гол нь үгнүүдэд давтах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар толтой ч юм уу те эсвэл утсан дээрээ өөрийнхөө дуу хурааж байгаа ч юм уу. Ямар нэгэн байдлаар энэ үгнүүдийг бүгднийг өөр юм болгож аваа. Энэ үгтэй эдгээр үгсүүдээр нь хамгийн багадаа өдөрт 5-аас 8 удаа таарах хэрэгтэй. Тэгж байж та мартагдахгүйгээр цээжлэх болно. За ингээд дараагийн хичээлээр уулзцаая. Жамата.